Гадаад мэдээний тоймын дараагийн хэсэгт Христийн католик урсгалын төв болох Ватикан болон Швейцарын нэгэн сүмийн хоорондох зөрчилтөд нөхүүлэх болно. 10 дугаар Гиген Пиус нэртэй нийгэмдгийн гишүүд сүмийн шинэ хамтлам нарыг томилохдоо Папламд йогийн зөвшөөрлийг аваагүйгээс үүдэн энэхүү зөрчилтөд үүссэн байна. Ватикан хуучинсаг үзэлт 10 дугаар Гиген Пиус нийгэмдгийн гишүүдийг шашинд тэрсэлсэнд үзэж харилцаагаа бүр мөсөн тасснаа зарлалаа. Дэлхийд даяарх 1.4 тэрбум католик урсгалын сүсгнүүдийн төв болох Ватиканы гаргасан энэхүү шийдвэр нь таамаглаж байснаас ч илгүй өргөн үрээг хамарлаа. Сүмийн үндсэн сургаалыг үгүйсгдэг хэд хуучинсаг Швейцарын нийгэмлэг нь гэрэлт батлах болон нүгэл намжлах зан үйлийг ийхүү удирдах эрхгүй боллоо. Мөн Швейцарт болсон зөвшөөрлгүй томилгоог удирдсан 2 хамтлам шинээр томилогдсон 4 санваартнаас гадна тус нийгэмдгийн нийт санваартын сүсгнүүдийг католик урсгалд хамаагүй гэж зарласан буюу хөөсөн байна. Тэд Ватиканы өмнө бурууга хүлээж уучлал гуйх хүртэл шашны ямар нэг арга хэмжээ ёслолд орцох эрхгүй болж байна. Католик сүмийн сургаалаар Есүсийн 12 дагагчтай зөвхөн Паплам л холбогддог гэж үздэг тул шинэ хамтламыг томилох эрх түүндэл байдаг. Гэвч тус нийгэмлэг онцгой нөхцөл байдлын улмаас Папламын зөвшөөрлгүйгээр томилгоо хийхээс өөр аргагүй байсан гэж мэдгэжээ. Лефебристүүд гэж нэрлэгддэг тус Швейцарын нийгэмлэг нь дэлхийд даяар 733 санваарттай бөгөөд 1960-ад оны үед Папламын баталсан Ватикан 2 шинжлэлийг эсэргүүцсээр ирсэн түүхтэй. Тэд католик шашны мөрөглийг тухайн улс орны төрлөх хэлээр бус уламжлалт латин хэлээр үүлдэх ёстой гэж үздэг. Ватикан 2 шинжлэлийг католик урсгалын салшгүй хэсэг гэж үздэг Паплам Лео тус нийгэмлэгтээ үүссэн хагаралд харамсаж буугаа илэрхийлсэн ч Ватикан эргэж харалгүй урагшлах ёстой гэсэн байр суурийг баримталж байна.